Санамнахаа дараагийн хвшлэр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд гарч байсан You Are the Apple of My Eye хэмээх нэртэй Солонгосын нэгэн хөөрхөн кино ирж өгөхөд бэлэн болсон байна. Бичлэг рүү орохоос өмнө Pepsi-гийн зуны урамшуул төлбөр ихэлсэнтэй холбоотой гясны гоё мэдээлэл хүргэдэг манайхан алгасэлгүйгээр сонсоод аваарай. За энэхүү урамшуулд оролцохын тулд та Fizpoint аппликейшн татах эсвэл App Store, Play Store руу орон апдейт хийх хэрэгтэй юм байна лээ. Ингэснээр бөглөөнд доторх 8 оронтой кодыг аппликейшндээ бүртгүүлж оноо цуглуулсан хүртэн эргүүлэх боломжтойгоос гадна бөглөөнд доторх кодоо өдөр бүр дараалан бүртгүүлж level 1-ээс level 4 хүртэл шат ахин илүү том бэлэгтэй хүрдийг нэгээд 10 сая төгрөг iPhone 17, gaming laptop, Smart TV зэрэг супер бэлгүүдийн эзэн болох боломжтой. Мөн та цуглуулсан оноогоо ашиглан Point Market System-ээс хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авсан ч болно. Тэгнээрээ ямар бүтээгдэхүүн дотроос коднууд гарч ирж байгааг ихлээр Pepsi, 7up, Mountain Dew, Mirinda, Sting, Lipton Ice Tea зэрэг бүтээгдэхүүнүүдийн бүлээн дотор байгаа юм байна лээ. За тэгээ бүгдэд амжилт төсөй бичлэг рүү орцгоё. Энэ бол манай гол төр болох Жино. Тэрээр Чөнөө ахлах сургуулийн сурагч бөгөөд хүсэл мөрөөдөл ирээдүйн төлөвлөгөөгээд байх юмгүй зүгээр л хүүхэд насаа зугаатай өнгөрөөж буй нэгэн. Харин энэд бол манай Жинүүгийн найзууд өгөөд эдний хувьд бүгдээрээ шал өөр сонирхолтой яаж яваад нийлчихсэн юм гэмэрч гисэн нэг л зүйлээрээ адилхан. Тэрний үг ихлээр бүгдээрээ ангийн дарга болох соноог хайрладаг. Яг манай Жинүүгээс босдно л да. Ер нь бол санаа угаасаа л царайлаг болохоор манай хэдчгэлтгүй сургуулаараа л түүнийг крашлдаг юм байна лээ. Гэтэл манай Жинүүл ганцаараа соноог сонирхдаггүй бөгөөд хичээлээс өөр юм мэддэггүй болохоор уйтгартай нэгэн гэж боддог. За тэгсэн нэг өдөр манай Жинүү хичээл өмүүлж байгаад багштай баригдаж шийтгүүлэх бөгөөд энэ үеэр тэднийг болиулах гэж байсан санаа уртал хэлмэгдэж Жинүүтэй хамтдаа шийтгүүлэхээр болов. Ингэснээр ангийн багш нь Жинүүг соноогийн урд цоолгон соноо даалгаж өгөхөөр болдог. Яг манай Жинүүгийн хувьд бол угаасаа дэггүй юм болохоор соноогийн урд цоолгож хичээлийг шийтгэл өгж байгаа. Харин соноогийн хувьд болохоор нэг бүтэхгүй юмыг хариуцаж авахар болж байгаа юм л да. За тэг оройн гэртээ иртэл багшны талаар аав ээжт нь хүртэл хэлчихсэн байх бөгөөд өөрөө сайн дураараа хичээл хийх гэж байгаа гэд хэлчихсэн байдаг. Жинүүч юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор тийм ээ л гэд өнгөрнө. Удалгүй маргааш өглөө нь хичээлийн үеэр соноо нэг хичээлийнхээ номоо мартчихсан байгааг анзаарсан Жинүү түүнд өөрийнхөө номоо өгөөд өөрөө соноогийн өмнөөс нь шийтгэлүүлээдэг. Манай хүний хувьд бол сайндаач биш зүгээр л хичээл хийхгүй тулд л номоо санаад өгсөн юм байна лээ. Тэгсэн нөгөө талд ингэж туслуулсан соноо олж Жинүүг арай өөрнөдөр харж эхэлдэг. Ингэснээр санаач Жинүүд баг-багаар анхаарал тавьж түүнийг хичээл хэлгэх тал дээр нь туслахаар шийдсэн ч манай хүн хэрэггүй би угаасаа л онцгой болохоор надад хичээл хийх ямар ч шаардлага байхгүй энэ төр гэхэд л огт тоодоггүй. Тэгсэн энэ үеэр зомбийн түүнийг боцоотой сакстэй гэж дуудах бөгөөд манай хүн ч тгий гэж ороод л ялагдчихдаг. Жинүүч за ялсан юм чинь чи хүслээ ил гэхэд зомбийн соноотой хамаагүй харьцаа болоорой гэж хэлдэг. Яг нь Жинүүгийн найзууд бүгдээрээ л соноог крашлдаг ч гэсэн зомбины хувьд бол чин сэтгэлээсээ дурлцсан юм байна лээ. Тэгээ яг манай хоёрыг ойрхон сууж ихлээ дотносож байгааг нь анзаарчихсан бөгөөд амхандаа хартаж байгаа нь л энэ байдаг. За үүний дараагаар соноо маань удахгүй болох шалгалтанд ирж магадгүй асуултнуудыг өөрөө таамаглаж бэлдсэн материалаа Жинүүд өгөв. Тэгсэн дээр өрөөнд манай хүн мангар нохоцтой суучихсан хичээлээ давтаж байна гэж харсан чинь зүгээр л манга уншицсан сууж идэв. Тэгээ нөгөө мангагаа дуурайж бэлтгэл хийж байхдаа соноогийн бэлдсэн материал дээр нь юм асгахчихсан дээр. Хүний сэтгэл гаргаж хийсэн юмыг мохоо алгачихлоо гэд арчиж байхдаа хайлт нөгөөхийг нэгэд үзтэл амар гой цэгцтэй сонирхолтой бэлчгсэн байсан болохоор манай хүн ч гэсэн сонирхоод энэ мөчөөс эхлээд хичээл хийж эхэлдэг. За тэгээд хэд хоног хичээнгүйлэн сайн бэлдсэний эцэс шалгалтандаа нэлээд хүндөрдөн авч чаддаг. Үүнээс бодлого нэг өдөр ангид нь хулгайн хэрэг гарах бөгөөд зөвхөрөө дүүрэн идэх юмтай явж байсан түнөөнийг ангийнхан багш нь сэжиглэж эхлэв. Хулгайлсан мөнгөөрөө баахан идэх юм аваад тансаглчихсан явж байна гэд хардаж байгаа нь л дээ. Гэхдээ энэ нь хэтэрхий шудраг бос санагдсан болохоор манай Жинүү соноо хоёр түүнийг өмөрч бодлого найзууд нь нэгдснээр манай хэд бөөндөө шийтгүүлээд дуусав. Яг хөө хэргийн эзэн олдоогүй ч гэсэн соноогийн найз болон манай Жинүүгийн хэд энэ мөчөөс эхлээд хамтдаа найзалж эхэлдэг. За үүний дараагаар төгсөлтийн өмнөх зугаалга болох бөгөөд манай хэд хоорондоо тоглож байгаа Жинүү болон зомбийн хоёр нэлийн ширүүн муудалцаж бүр гар зүрүүлэх дээрээ тулав. Тэгсэн энийг нь харсан соноо найзтайгаа хамт энэ хоёрыг эвлэрүүлчих санаатай иртэл манай хэд аль хэдийн эвлэрсэн байдیں۔ Гэтэл энэ үеэр Бёнжо гинтэл аимшигын түүх ярьж эхлэх бөгөөд бүгдээрээ л дуртай сонсож байхад соноогийн найз нь нэлийн хайж байгаа нь анзаарагдана. Тэгсэн маргааш нь хичээл дарах үед соноо маань Жинүүд дараагийн шалгалт хүртэл би ч хамт давтлага өгье, надтай хамт бэлтгэв гэж асуудаг. Манай хүн ч хэнэггүй царайлж яахын гэж байснаа за яг хөө хэрвээ чи надтай мөрөгдөх юм бол хамт бэлдъя гэж хэлдэг. Сонооч түүний саналыг нь зөвшөөрч хэрвээ соноо өндөр дүнтэй байх юм бол Жиний үсээ осож, харин Жиний өндөр дүнтэй байх юм бол соноо үсээ задгаа тавина гэдэг дээр мөрөгцгөр болов. Гэхдээ яг үүндээ соноогийн хамт бэлтий гэсэн шалтгаан нь нөгөө Бёнжогийн ярьсан аимшигын түүхээс олж ил ингэсэн юм байна лээ.
За тэгээ энэ мөчөөс эхлээд манай хоёр хамтдаа шалгалтандаа бэлдэж баггүй цагийг хамт өнгөрүүлж байгаа болохоор улмал дотносож эхэлнэ. Удалгүй шалгалтын өдөрч ирэх бөгөөд уг нь Жинүү маань нэлийн сайн хичээсэн ч эцэст нь санаа өндөртөө авсан байж таарад манай хүн үсээ ус гараалаа. Хэдийгээр Жинүү ялагдаад үсээ уссан ч гэсэн санаа маргааш нь үсээ задгаа тавьчихсан өрөөд ирдээ. Тэгсэн энийг нь харсан Жинүү маань дорлааски. Дээр нь бол ялсан мөртлөө Жинүүгийн өслийг биелүүлсэн гэхлээр санаач гэсэн манай хүнд зүгээргүй боллоо шүү. За тэгээ үнээс хойш цаг хугацаа явсаар манай эд ч эцэст нь төгсөх мөж ирэх бөгөөд сүүлчийн шалгалтаа өгчхөөд сайхан наргиж агаарт арцгаахаар болов. Тэгсэн яг энэ үеэр зомбийн санаа зэтгэлээ яг илчлэх гэж байхад нь манай Жинүү баллаад хайчихдаг. Албаар ингэсэн үү эсвэл зүгээр л дэггүйцсэн үү гэдгийг нь мэдэхгүй ч энэ үйлдэл нь магадгүй түүний хамгийн зөв үйлдэл нь байсан юм. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдийн доторх код Feeds Point апд өдөр бүртгүүлэн хүнд эргүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүүд тэмүүл. Тэгсэн яг тэр өрөөнд Жинүү маань гэртээ ойж өтөл санаа түн рүү залгаж доодох бөгөөд манай хүн яраад очисон чинь уйлчихсан сойж байхын тэр. Юу болсон бол гэсэн чинь санаа маань шалгалтын материал бөглөхдөө санамсаргүй нэгмөр алгасаад бөглсөн гэдгээс сүүлд нь анзаарсан талаараа хэлдэг. Тэгээ өдий хүртэл ингэж их хичээчгээд хамгийн чухал үед ийм тэнэг алдаа гаргасандаа өөрийгөө зүхэж сууж байгаа нь энэ. Тэгсэн үг нь манай хүн харагдаа сэтгэл санааг нь дээшлүүлэх үг хэлэх юм болов гэсэн чинь би ч ам сайн штэ одоо зүгээр дэгж авдээ. Гэхдээ яг хуу энэ мэдрэмжгүй сэтгэлээ илчлэлт нь багч гэсэн санааг сатааруулаад ер нь бол нэмэртэй байдаг л да. За үүний дараа удалгүй шалгалтын хариу гарч манай хэд ямар сургуульд орсон нь тодорхой болов. Тэгсэн манай хинэггүй Жинүү маань бүр зөвлөлийн их сургуульд тэнцчихсэн байх бөгөөд харин соноо маань орон нутгийн сургуульд орохоор болдог. Ингэснээр манай хоёр аргагүй эрхэнд өөр газар руу явахаар болох бөгөөд энэ үеэр Жинүү маань соноогийн гарт нэг бугуувч зөвлөж өгдөг. Яг тэр нь болохоор хас бугуувчл юм байна лээ. Албан ёсны үерхэг санал биш ч гэсэн соноо энийг нь хүлээж авснаар хин энэ бугуувч ямар утгатайг нь угаасаа ойлгож байгаа болохоор манай хоёр бараг л ингээд үерхэж эхэлдэг. Ингэснээр манай хоёр хэдийгээр холоогооч гэсэн байнга л уцаар холбоотой байж хаяадаа уулзалтай ч ер нь л нэлээд ажиг байдаг. Гэхдээ Жинүү маань албан ёсоор үерхэг санал тавих ёстой гэдгээ мэдэж байгаа ч нэг л зориг нь хүрч өгдөггүй. Тэгээ бодож байгаа зоригтой болохын тулд дулааны спортоор хичээллэж эхлэе гэж бодоод клуб хүртэл нэгээд хичээллэж эхэлдэг. Яг нь манай хүний хувьд бол хүчтэй мундаг болчих юм бол соноогоо бусдаас хамгаалж чадна л гэж бодоод хичээллэж эхэлсэн ч соноо үнд нь нэлээд оромчхон байдаг. Гэсэн ч манай хүн соноогийн үгийг нэг их сонсолгүй үргэлжлүүлэн хичээлсээр байх бөгөөд удалгүй болох тэмцээн дээрээ соноог хурж авчирч хаад нүдэн дээр нь зодолчхон тэр. Тэгсэн энийг нь харсан соноо мэдээж уурлаж тултгаа болж болохгүй юм уу гэж асуусан ч манай хүн үгүй гэж зөрүүдэлснээр энэ удаа тэр хоёр нэлээд ширүүн модалцдаг. Гэтэл яг энэ үеэр гайтай юм шиг нэг хоёр согтуу юмтай тааралдаж нөгөө хоёр нь ч манай хүнийг өгөөр өдөж эхлэх нь тэр. Уг нь соноо хажуунаас нь зөвгөр явъя гэж чадлаараа гуйсан ч нөгөө хоёр нь сүулдэ бүр соноог хүртэл оролцуулж дормжилж эхлэх бөгөөд Жинүү маань нэлээд твцсэн ч эцэст нь биеэвэр чадалгүй очоод зодолцчихдаг. Ингэснээр угийн л хэрүүлтэй байсан хоёр минь бүр л ширүүн модалцаж эхлэх бөгөөд соноогийн хувьд ганц удаа миний үгэнд орчихолгүй дандаа хөөхөд чиг өөрийн хөрөө зүтгэх юмаа гэж уралдаг. Жинүүгийн хувьд өөрийг нь хамгаалахын тулд л ийм үйлдэл хийж байхад ойлгохгүй байна гэж урлаад манай хоёр нэлээд ширүүн модалцсны эцэст ингээд хин хиндэ бууж өглөө байсаар салцгаадаг. За тэгсэн ингээд манай хоёрыг салсан гэдгийг сонссон зомбийн шууд л санаа дээр явж очиод сэтгэлээ илчилчихв. Харин нөгөө талд Жинүү маань найзтайгаа ямарч ууж явж байгаад дахиад нэг зэргийн нөхдүүдтэй зодоо ичгдэг. Ингэснээр аав түүнийг юусоо бүтэхгүй юм байна. Тиймээс зэрэгтэй явж хүмүүжид ирээгээд төвчээр явуулдаг. За тэгээ үнээс хойш нэг жилийн дараа Солонгос даяар нэлийн хүчтэй хар шуурга дэгдэх бөгөөд соноогийн байгаа газрыг ч гэсэн энэ шуурга дайрж байгаа нь мэдээгээр хардаг. Тэгсэн үнийг сонссон Жинүү маань даргаасаа гууж байгаад түүний утсаар ярих зөвшөөрөл авах бөгөөд шууд л соноороо залгадаг. Азар санаа маань аюулгүй байх бөгөөд манай хоёр ингээд залснаасаа хойш жил гармын дараа анх удаа ярьж байгаа нь энэ болов. Тэгээ ер нь бол Жинүү маань энэ хугацаанд нэлээд их юм бодож ухаадсан бөгөөд өмнөх болсон явдал санаагаас уучлалт гуйдаг. Санаач түүний уучлал гуйлтыг хүлээж аваад яагаад бүтэн жилийн турш надтай холбоо бариагүй юм бэ гэж асуув. Манай хүн ч угаасаа соноог сомбинтой үргэчихсэн гэж бодож исэн болохоор яриагүй юмаа гэсэн чинь соноо тэр хоёр анханасаа л үргэхийг байсан юм байна лээ. Тэгээ нэг нь сонссон Жинүү маань гинт зориг нь ороод эргэд нийлж болох уу гэд асуух гэсэн чинь соноогийн цэнийг нь дуусаад утсан тасарчихдаг. За тэгээд үүний дараагаар зураглал солигдож цаг хугацаач нэлээд өнгөрсөн байх бөгөөд Жинүү маань аль эдийнэ зэрэгээс салагдаад ирчихсэн вебтүүн зураач болсон байгаа нь харагдана. Тэгсэн энэ үеэр соноо төн рүү залгаж манай хоёр нэлээд дотны юм шиг ярьж байгаагаас нь харуул одоо хүртэл холбоотой байгаа юм байна да гэж бодтол харамсалтай найзын хуваар л холбоотой байсан юм байна лээ. Тэгээ бүр өнөөдөр төн рүү залгасан нь хоримдоо орих гэж залгасан байж таардаг. Тэгээ хинтээ сууж байгаа юм бол гэсэн чинь зүгээр л нэг шаал өөр хүнтэй сууж байгаа нь харагдана.
За тэгээд санаагийн өрмөнд манай хэд бөөндөө ирэх бөгөөд найзуудаараа зураг авахулж явах үед дууны он тоглоом болгоод түүнийг ингээд албан ёсоор хүний юм болохоос өмнө бид нар нэг үнсчиж болох уу гэд асуусан чинь соноо маань болно гэж авдیں۔ Гэхдээ яг нэг нөхцөлтэй л дөө хэрвээ манай нөхрийг үнсчих юм бол зөвшөөрөө гэд хэлж дуусаагүй байхад Жинүү маань шууд очоод нөхрийг нь үнсчихэн тэр. Тэгсэн энэ үеэр бүх зүйл өөрчлөгдөж Жинүү маань сүд залуугийн оронд цоноог үнсэж байх бөгөөд өмнөх бүх дурсамжийн төгсгөл нь арай өөрөөр харагдаж эхэлдэг. Хамгийн анх зодооноос ол салах үед Жинүү маань уурлаад дэржигтэй аялж явуулгүй буцаж очоод уучлалт гуйж байгаагаар бас Жинүү маань зэрэгтэй авах үед манай хоёр ярьж байхад зоногийн утасны цэнэг нь дуусаагүй байх бөгөөд ингэснээр манай хоёрч гүйцэд нэг нэгэндээ сайн байсан гэдгээ хэлж байгаа нь харагдана. Гэхдээ харамсалтай нь энэ бол зүгээр л манай Жинүүгийн төсөөлөл нь байсан юм байна лээ. Хэрвээ тэр үед тэгсэн бол ийм байх байсан болов уу гэж бодсон харамсалтай гунигтай төсөөлөл. Гэхдээ харамсалтай нь хэрвээ гэж зүйл байдаггүй учраас манай хүн соноогийн амьдралд нь аз жаргал хүсээд нэмсэглэж байгаагаар кино маань дуусдаг. За нэг иймэрхүү кино байлаа. Тэгээ эцэст нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараараа дараах хвшлэгээр уулзлаа. Тэр баяртай.